Бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн бичлэгээр бид CS:GO-ийн түүхэнд хамгийн үнэтэй AK технологийн скинүүдийн нэг болох Gold Arabesque-ийн талаар мэдж авцгаая. Gold Arabesque гэж юу вэ? Тэгэхээр Gold Arabesque-ийн түрүүнд хэлсэнчлэн AK технологийн скин бөгөөд 2021 онд гарсан. AK технологийн скинүүдээс хамгийн цэвэр алтлаг харагддаг скинүүдийн нэг, тиймээс олон тохиолдолд show off skin гэж үздэг. Скины Arabesque нь Middle East Desert стайлтай, тиймээс CS:GO-ийн Dust 2 map-тэй шаргал өнгө нь маш сайн зогсдог. Энэ скин Dust 2 collection багтдаг Gold Arabesque-ийн дизайн маш онцгой. Бараг бүтэн алтлаг өнгөтэй, дээрэс нь Arabesque буюу Arabian luxury style дизайнтай, тиймээс олон хүнийг Royal AK гэж хүртэл нэрлэдэг. Gold Arabesque яагаад юм үнэтэй? Бас дээрэс нь ховор байдаг вэ? Gold Arabesque-ийн үнэтэй байдаг хамгийн том шалтгаануудын нэг бол supply маш бага. Энэ скин кейснес гардаггүй бөгөөд харин Dust 2 collection drop, trade up week, бас major wear Dust 2 map-дээр sooner packages гардаг. Sooner packages маш ховор дропоор ундаг. Тэгээд бүр factory level, low float гарах магадлал маш бага. Иймээс зах зээл дээр маш зөөн ширхэг байдаг, supply бага, demand өндөр. Үн өсгөх нь угаасаа ойлгомжтой. Gold Arabesque бол CS:GO-гийн түүхэнд AK-ны хэлбэртэй алтлал гэсэн үг. Сөнний хэлбэр яагаад бүр илүү их үнэтэй байдаг вэ? Gold Arabesque-ийн хамгийн үнэтэй хэлбэр бол Souvenir version. Souvenir skin дээр Major sticker, Team sticker, Player sticker, Map sticker гэсэн 4 sticker байрладаг. Жишээ нь Simple Nico Zaiwo гэсэн pro player-уудын sticker таарвал коллекторууд маш өдөр үнээр төлж авдаг. Зарим сүннээр Gold Arabesque нь $10,000-оос бүр дээшээ үнэтэй зарагдсан байдаг. Учир нь энэ зөвхөн скин биш. Энэ бол e-спортын түүхийн нэг хэсэг юм. Gold Arabesque-ийн float яагаад маш чухал вэ? Counter-Strike-ийн скинүүд дээр float value гэдэг зүйл байдаг. Float гэдэг нь скины илэгдлийг хэмждэг тоо юм. Жишээ нь float if багтсан сэв зураастай маш их илэгдэлтэй болдог. Харин float багтсан сэвгүй гялтгасан харагдана. Gold Arabesque дээр float маш их нөлөөлдөг. Float бага багтсан, алт нь илүү гялалцсан, паттерн илүү цэвэр, wear бага харагдана. Тиймээс баг floatтэй Gold Arabesque-ийг коллекторууд маш их өндөр үнэ төлж авдаг. 2022 онд Dust 2 competitive map pool-ээс төр хугацаанд хасагдсан. Үүний дараа Dust 2 Souvenir drop, Gold Arabesque supply хоёулаа багассан. Энэ зах зээл дээр үнэ өсгөд нөлөөсөн. Тиймээс зарим трейдерүүд Gold Arabesque-ийг AK-ны Dragon Lord гэж хүртэл ярьдаг. CS:GO-ийн түүхэнд хамгийн luxury AK-нуудын нэг Golden Arabesque. CS:GO дээр маш олон алдартай AK скинүүд байдаг. Жишээ нь Redline, Beat Monster, Case-Hardened, Bloodsport. Гэхдээ Gold Arabesque нь эдрээс арай өөр. Яагад гэвэл хамгийн цэвэр алтдаг дизайныг тэд шингээж өгсөн байдаг. Үүгээрээ бусдаас ялгарч чаддаг. Маш бага rare drop, Souvenir stickerтэй, collector value өндөр, тиймээс энэ скинийг олон хүн luxury AK гэж үздэг. Тэгэхээр Gold Arabesque-ийн үнэтэй байдаг шалтгаанууд: Dust 2 collection, Souvenir package drop, pro player sticker value, low float rarity, collectors. Эдгээр бүх зүйл нийлээд энэ скинийг Counter-Strike хамгийн үнэтэй AK-нуудын нэг болгосон. Тийм ээ, энэ бол
Counter-Strike-ийн түүхийн нэг хэсэг юм. Та Gold Arabesque ашиглаж үзсэн үү? Хэрв боломж байсан бол та энэ скинийг бодлож авах байсан уу? Санал бодлоо комент хэсэгт үлдээгээрэй. Хэрв та CS:GO скиний тухай контентыг сонирхдог бол subscribe дарахаа бүү мартаарай. Дараагийн видеогоор эргээд уулзцгаая.